Намайг Хаян Ганхуу гэдэг. Монголын автоспортын анхны мастер, анхны олон хэмжээний мастер байна. Таны одоо хичнээн жил одоо автоспортоор уралдаж байна тийм ээ? Үзүүс амжилтаас авч тавьчихсан дөрөвдөл. Би 94 оноос хойш уралдаад одоо 15 жил уралдаж байна. Энд бол одоо би нийт гаргасан амжилт гэвэл 14 удаа төрүүлсэн байдгийн. Тий. Хамгийн сэтгэлээс гадгүй тэмцээн тань үед. Хамгийн сэтгэлээс гадгүй тэмцээн бол мэдээж анхны 94 оны анхны арайлд орж төрүүлж ирсэн. Тэр сэтгэлээс гадгүй. 15 жилийн өмнөх Монголын автоспортын хөгжил тийм ээ. Одоо 2009 оны автоспортын хөгжил хоёрын хоорондоо ялгаа хэрэг байна. Ер нь та хоёрын хэр хөгжиж байна гэж бодож байна. За энэ 15 жилийн хугацаанд бол автоспорт мэдээж хэрэг маш өндөр хөгжиж байна. Маш хурцтай хөгжиж байна. Та ялангуяа одоо Монголын автомобилчдын холбоо 2006 онд байгуулагдсан. Энээс хойш одоо 4 жил болж байна одоо. Тэгэхэд бол одоо өнөөдөр Оросдын тамирчдын тоо хэд өнөөдөр 36 хүрсэн байна. Ер нь бидний бодож байгаагаар бол одоо 2 жилийн дараа 50 хүрж уралдана. Шинэ залуучууд маш их уралдаж байгаа. Тэ. Таны хувьд олон улсын төвлөрийн тэмцээнд эх орноо төлөв гişнээ тэмцээн уралдаанд оролцсон ямар амжилт үзүүлсэн бэ? Би одоо холын зан уралдаан ралли гэж болдог Монгол ралли улсын авраг. Энд бол би одоо 5 удаа төрүүлсэн. Энэ жил бас хамгийн сүүлийнх нь манай зохион байгуулалтаа 1012 км тэрэнд бас төрүүлсэн. Одоо цаашдын зорилго тийм ээ. Цаашдын зорилго одоо холбооны тамирчдыг залуучуудыг одоо өшөө идэвхжүүлэх. Залуучдын хооронд одоо цол зэрэггүй залуучдын хооронд уралдаан зохион байгуулах. Аль болох залуучуудыг одоо хүрээлүүлэх тал дээр дарга хэмжээ авна да. Тэр автоспортын хөгжил бусад спортоос юугаараа ялгаатай онцлогтой юугаараа сайхан байдаг вэ? За ер нь одоо манай Монгол орнд бол автоспорт бол ер нь хамгийн ол үзэгчтэй байгаа шүү дээ. Ер нь одоо ингээл 10-аас 15 мянган хүн цугладаг. Ер нь маш олон машин цугладаг. Тэр үзэгчдийнхаа одоо пенүүдийнхаа одоо юуг алдахгүй тулд бид нэр уралдаанаа маш сайхан өндөр зохион байгуулалттай хийж байгаа. Зохиосны одоо хамгаалалт авдаг. Одоо харгалын баталгаа авдаг ямар нэгэн тэгжээж уралдуулдаг шүү дээ. Одоо миний хувьд бодоход энэ автоспортын насны хязгаар байхгүй юм шиг санагддаг л да тийм ээ. Өөрөө чи хувьд одоо зодог тайлаад эргээл одоо автоспорт өрөөдөр энэ бол одоо бас тамирчны хобби л байна л да. Дэлхийн алдартай тамирчид ч гэсэн одоо зодог тайлаад эргээл ирж лээдэг тийм ээ. Миний зодог тайлаад эргэж олсон шалтгаан бол одоо миний найзууд одоо миний пенүүдийн шагалтаар орж ирсэн бие уцаад орж ирээд бас найзуудынхаа зэгчдийнхаа пенүүдийнхаа бол сэтгэлийг алдаагүй гэж бодож байгаа. Энэ жил ралли төрүүллээ. Бас 2-3 тэмцээнд оролцсон, 4-5 дугаар байранд орсон. Тийм. Өнөөдөр ингээл оролцох гал сэтгэл хөдлөл зогсож байна. Танд амжилт. За баярлалаа.